Робин Худ ба авны эдэл. Робин зугаацаар яваад ойн сүдэрт амрав. Үүлгүй өдөр шиг сайхан үзэгсэлэн хүнтэй учрав. Улаан ангийн нүмерг нь ургах нарны туяатай, уянгтай сайхан дуулах нь. Уул талаар цуурайтай. Маргааш нь бас Робингууд мардлах санаатай ирэв. Хүхүүн зантай нөгөө хүн хөдөө хээр явж байв. Алтан хээтэй нүмерг нь алга болсон байлаа. Ай халаг алан минь гэж амандаа үглэж явлаа. Ой модны сүдэрт Робингууд өгтөж "Миний харваачтад өгмөөр мөнгө зоос байна уу?" гэв. 4 мөнгөн зоос, 4 сийлбэртэй бөгж бий. Харин тэр бөгжийг хайртайхаа хуранд зүүхсэн. Ганц биш 8 жил ганхарч түүнийг хүлээлээ. Тэгтэл түүнийг хөгшин рийцэр Тэнгэрийн сүмд аваачаад байна. "Алдар нэр хэн бэ?" гэж Робин түүнээс асуув. "Алан нэртэй дээл хочтой амтэн цөмөөрөө мэднэ" гэв. "Алан минь хилээч хөө. Амраг бүсгүй чинь хаа байна? Та бидний эндээс 5 бээгч хүрэхгүй." Робингууд гүйсээр ороод ирэв сүмд. Гигэн Тэнгэрийн сүмд гэрлэх ёслол эхлээгүй байв. Шинээр хэн ирэв гэж ширээдлэм асуув. "Умрын орны дуучин" гэж угтад Робин хариулав. "Дууч минь ороод ир. Дуу хөгжимд дуртай би. Гимгүү би урдаар гэрлэх хоёрыг үзье. Бавгаар сахлан бууралдсан баян дээд ноёнтой. Гуа сайхан бүсгүй гунигтай ороод ирэв. Одоо тэгээд яах вэ? Овоо сайхан бэр байна. Өр зүрхнийхээ ханыг өөрөө сонгож олог" гэд Робин бүрээгээ авч огцом 3 бүрээдэв. 25 харваачид хоромхон зуур үзэгдэв. Сүмийн дүлий танхимд сүрлэг байдлаар жагсав. Урт ном бариад урд нь алан зогсов. "Алан, чи энэ охинд амраг хайртай гэсэн олон таван үггүй. Одоо та хоёр гэрхэн" гэв. Шийдвэрлэх хүн нь би гэж ширээдлэм аашлав. "Айл гэр болох үгийг ахаад 3 асууна" гэв. Баг Жон тэгтэл баримтгийг нь тайлаад өмсчөв. Онгироо ширээтийг огцруулъя гэж Робингууд наргив. Баг Жон лантаж байсан ус хөхрөгдөв. Бурхны номыг буруутгавч буянт хоёрыг гэрлүүлв. Гэрлэх ёслол төгсөж гэртээ олноор харьцгаав. Робингуудын харваачид ой модондоо буцав.